Нэгдүгээр энэ бүртгэлтэй тээврийн хэрэгслийн тоог зам тээврийн яам, замын цагтаа нийслэл яг нэгтгэх хэрэгтэй. За яг мэдээж нөгөө оролт гаралт те тэрийг ойлгож байгаа. Гэхдээ ер нь хоорондын тоонууд чинь хадгалаад энэ үндэсний орны түвшинд зөрдгөө болох хэрэгтэй. За маш наривчлаад гарах хэрэгтэй. Яг хідэн төрлийн халбаа хаагч машин унж байгаа вэ? Багцаалдаж мэдээж гарах байх л да, тийм ээ. За яг боловсролын салбарт одоо хүүхдээ өглөө оройдоо өгөх гэж байгаа ер нь тоо багцаа хийх юм бэ? За тэр автозамын нөгөө бүртгэл дээр байгаа, замын цагтаа дээр байгаа бүртгэлийн тоо хийх юм бэ? За хөдөөнөөс машин одоо ирж байгаа ер нь гол одоо жишээлбэл зорилгууд яг юу байна вэ? Энийг ингээд нэг аваад гэтээ тэрийг шинээр нэг судлах гэж хэрэггүй. Одоо байгаа датан дээр тулгуурлаад ер нь өмнө гарсан судалгаанууд дээр тулгуурлаад хоорондоо суужгаад юу яачих? Одоо нарийн чанарга өөрөө уялдуулаад амгаа зөвлөх хоёр уялдуулаад төрийн бүх байгууллагуудаас татаж аваад энийг хийх нь зүйтэй. За хэд хэдэн шийдлийг та хэд маань судалж үзээч. За нэгдүгээр нийтийн тээврийн энэ менежмент тал дээр хувийн хвшилтэд хамтарч ажиллах ямар юм одоо боломж байх вэ? Тийм ээ одоо нөгөөрлөл нийтийн тээврийг бид нар яаж илүү одоо орчин үеийн юм тоглог байдалтай болох вэ? Энийг төр дангаараа авч үзэж чадахгүй бол энийг хувийн хвшилтэд одоо хамтарч хэрэгжүүлэх ямар тийм боломж байх вэ богино хугацаанд? Энэ одоо их тийм чухал байх болов. За Улаанбаатар хот бүхэлдээ хувийн машин дээлтэй явган хүн дугуйтай одоо хүн дийлгүй юм одоо хот төрөлттэй байна гэдэг шүүмжлэл судалгаагаар их өндөр гарсан байна. Тэгэхээр яаж дугуйгаар явдаг, алхдаг ийм одоо нөгөө соёлын өөрчлөлтийг хийж болох вэ? Энэ дээр бидний хувьд одоо ямар тийм нэмэлт хөнгөлтүүд юм уу одоо соёлын өөрчлөлтийг хийж болох вэ гэдгийг бас нэг гаргах юм зайлшгүй шаардлага байж магадгүй. Нэгүрэл илүү дугуйгаар зорчих за эсвэл одоо халахад ирэх ч юм уу тийм одоо боломжтой хувилбарыг илүү их дэмжсэн ямар шийдлүүд байж болох вэ гэдгийг судлаад та бүхэн манаас саналаа бэлдээд гаргаад ирэх нь зүйтэй байхаа гэж бодож байна. За автомашин урьдчилгаагүй хууль эзэнгүй татврын хөнгөлөлтөд одоо маш юм хямдхан одоо байгаа нөхцөл байдал. За хэрвээ одоо жишээлбэл тэр буруу талтай өрүүлтэй машиныг тийм одоо хязгаарлыг үл хэдэн оноос хязгаарлаж болох юм бэ? Яг хэдэн одоо машин байдаг яг буруу талтай өрүүлтэй. За хязгаарлаа гэхэд яг энэ үнэхээр төвжрэлт нөлөө үзүүлэх үгүй юу? Улаанбаатар хотод хязгаарлах юм уу? Үндэсний хэмжээнд хязгаарлах юм уу? За энийг ингээд нэг наривчлаад гаргаад ирмээр. Яг одоо нэг юм цэвэр тоонууд. За нөгөө талаараа цагдаагийн байгууллага нийслэл хамтарч гад энэ зөрчлийн хариуцлага яаж бид нар дэвшлүүлэх вэ гэдэг одоо ярихгүй бол болохгүй. Жишээлбэл төвжрэл үүсгээд одоо дүрм төрчсөн машиныг яах вэ? Энэ одоо асуудал энэ бол тэгээд бас бид нар юутай л уйх хэрэгтэй л болно гэсэн үг. Одоо шулуухан хэлэхэд тодорхой хэмжээний одоо санхүүжилттэй л уйхаас гарцгүй шүү дээ. Одоо Сингапур өдр тэгжил шийдсэн байдаг юм л. Зөрчил гаргаж болно. Гэтэ төлбөрөө төлнө. За хотын Аз зэрэглэлийн бүс үндсэндээ одоо зогсоол ямар байх вэ гэдэг асуудал. Нэг үрлэл зогсоолгүй юм бүс болвол яа дээ? Нэг үрлэл хүмүүсээ буулгаад юм байнгын урсгалтай явж идэг. Тэгэхгүй тэгэл одоо төрийн ордон тойрол өөрсдөө бид нар төгжирчдэг, нийслэл тойрол төгжирчдэг, яам бүхнийг одоо том жипүүд парклаад тавьчихдаг тийм. Тэгэхээр энийг одоо жишээлбэл ингээд шийдвэл Улаанбаатар хотын одоо төгжрөл буурах уу? Одоо энийг бид нар жишээл урайлж болох уу гэсэн нэг өрлөл зогсдгүй урсгал. Улаанбаатар хотын нэгдүгээр бүс. За мэдээж яг тэр хашаанда би нэг мэгтэй байвал тэрийг л ойлгож байгаа. Гадна талд машин парклахгүй гэдэг шийдвэр гаргавал энэ одоо нөлөө үзүүлэх үгүй юу? Яг хэдэн хувийн нөлөө үзүүлэх вэ? Миний ойлгож байгаагаар бол энэ гол төгжрөл бол манай энэ хотын төвдөл бас байдаг юм уу гэж ажиглагддаг шүү дээ ер нь бол тий. Тэгэхээр яг энийг бид нарын хувьд ямар байдлаар тооцож болох вэ? За энэ төгжрлийн өртөг гэж босод байгаад байна.
Энэнийг одоос жоохон судлуулад ялангуяа одоо Сингапур болон Бээжинд ч гэсэн одоо үндсэндээ ингээд нэг төгжирч байгаа өртгийг тооцоод энийг юм бас юутай уяад маш нарийн нэг бүртгэлтэй учраас тэр нэг хиймэл оюуханаар одоо big data үүсгээд одоо жишээл автомашин дотор хоёулаа явж гинөө гуруулаа явж гинөө гэдгээс ахуулаад аль зам руу орж байгаа вэ гэдгийг ингээд смарт солиушнаар шийдсэн ийм зүйл шийдэл бас байгаад байна. Энэ одоо манайд хэрэгжигвэл түрүү бас нөгөө цагдаагийн байгууллага 3 жил мэл гэсэн энэ 3 жил биш шүү дээ. Миний бодлоор энийг хийгвэл 3 сарын дотор ч хийж болно. Одоо яг энэ евро одоо оруулах гэсэн үг нөгөө нэгдсэн бүртгэл рүү оруулах энэ зүйл энэ л нэг тийм сүртэй зүйл биш шүү дээ. Бид нар ямар одоо бүхэл бүтэн хятад улсын тэгээ бүгд амьтар тусч явж байгаа машиныг хэрэглэх гээд байгаа биш. Яг үндэ нэг 600 мянган машиныг л асуудал шүү дээ. 600 мянган машиныг л бид нар бүртгэх тухай асуудлыг яриад байгаа. Энийг одоо хэдүүлээ нэг бодхон зүйтэй байхаа гэж бас бодож байна. За, ерөнхий боловсролын сурагчдыг зориултын тээврийн хэрэгслээр гэр сургуулийн хооронд тээвэрлэл ер нь юу болох вэ? За энэ яг мэдээж ковид мовидтай холбоотой бас амаргүй юм нөхцөл байдал үүсгэхийг бол хэлж мэдэхгүй. Гэхдээ боловсролын сайд бас нэг судалж үзээч. Нэг хөрлөл энэ дээр төсвүүдээр хэдэн төрлийн ачаал нэмэгдэх бол одоо юу гэсэн үг шүү дээ. Улаанбаатар хотын хэмжээнд л гэсэн үг шүү дээ. Нийт сургууль ерөнхий боловсролын одоо бүх сурагчдыг зориултын тээврийн хэрэгслээр гэтээ нэг автобус худалдаж авах гэсэн үг биш. Түрээсэлж гэсэн үг. Түрээслээд тэр одоо гэр сургуулийн хооронд тээвэрлэх тийм зохицуулалт хийвэл ер нь хүндрэл хэрзээр гарах бол гэдэг ийм асуудлыг нэг судлаад тэгээ энийг одоо давхар хотын дарга хамгаалалтын сайд хоёр ярьж байгаа. За хотын төв чинээр баригдах орон сууцны автохны барилгад сургууль цэцэрлэг болон автомашины зогсоол зайлшгүй байх стандарт. Энийг одоо мөрдүүлээд бас эхлүүл яадаг юм бол. За төрийн албан хаагчид ажлын 5 хоногийн аль нэг өдөр ч одоо цахимаар ажиллаа хийдэг болгоод энийг зөрүүлвэл төвжрэлт нөлөөлж чадахгүй. Одоо бид нар ийм эрхийг олгуул гэсэн үг шүү дээ, тий. Нэг өдөр одоо өвлийн буюу яг эд төвжирлийн үед 7 хоногийн нэг өдрийг цахимаар гэрээсээ ажиллаж болно гэдэг байдлаар зохицуул. Одоо сая ковид үед бид нар нэг 30%-аар бид нар ажиллана гэдээ байсан шүү дээ. Тэгээ яг гэртээ одоо байх одоо ийм зохицуулалт байвал нийт оргил ачааллын үед төвжрэл хэдээр одоо буурч болох бол. За нийтийн тээврийн одоо санхүүжилтийн тогтолцоогоо шинжилээд автобусны тоог нэмэхүүлэх үр дүнгүй. Тийм учраас энэ нэг хувийн хвшилтэй яг энэ нийтийн тээврийн асуудлыг нэг смарт сити байдлаар нэг бүхлээр нь шийдэх нэг юм хувийн хвшлийн бас уулзалтыг хотын дарга тийм ээ одоо бас зохион байгуулад нэг юм уулзалтын үйл илүү зүйтэй байж бас магадгүй. За нэг урсгалтай болвол ямар шийдэл гарах вэ? Нэг өөрөлдөл Улаанбаатар хотын одоо гол төв замууд 2 урсгалтай биш нэг урсгалтай болвол энэ дээр ямар асуудал гарах вэ гэдэг асуудал. За нийслэлд үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагын албан хаагчид нэгдсэн унаагаар ажил гэр хоорондоо зорчих ийм одоо уриалгыг гаргаад тэгээ хувийн хвшлийн бүх байгууллагууд одоо энэ уриалганд нэгдээчээ гэвэл одоо энэ шийдэл мөн үү биш үү? Нэг өөрөлд энэ дээр бид нар төсвөөс одоо яг энэ оргил ачаалттай үед төрийн албан хаагчид одоо өөрсдөө хувийн машинаар ирэхгүй байхыг зохицуулвал. За гэхдээ мэдээж тэр нэг амьдрал баян одоо сургууль цэцэрлэгт явна гэдэг их олон асуудлууд байгаа л да тий. Нэг өөрөлдөл хүүхдийг нь одоо цэцэрлэгийнх нь машин ирж аваад төрийн албан хаагчдыг нэгдсэн унаагаар явдаг. Ийм тогтолцоороо туршилтын байдлаар одоо магадгүй богино хугацааны шийдлэх юм чинь шилжээд тэр нь яг ямар шиг нөхцөл байдалтай байх уу гэдгийг харуул энэ өөрөө бас шийдэл болж чадах болов уугүй болов гэдэг асуудал байна. За хувийн хвшлийн дээр бас юмныг уриалаад за тэгээ мөн одоо үндэсний хороо болон одоо Улаанбаатар хотын зүгээс засгийн газар ч бас оролцоод ер нь төвжирлийг бууруулах дээр юм санаачлаг гаргаж байгаа аж ахуй нэгжүүд болон иргэнийг хэрхэн одоо бид нар урамшуулдаг системтэй байх вэ гэдэг бас их чухал. Жишээ санаачлаг гаргаад нэг компани одоо өөрсдөө ч автобусаар зөөдөг болчвол төр яаж хандах юм бэ гэдэг асуудал.
бид яаж урамшуулах юм бэ? Тэр аж ахуй нэгжийг. Нүүрлэл засгийн газрын одоо бодлон Улаанбаатар хотын төвжирлийг бууруулах одоо энэ бодлогыг дэмжиж байгаа иргэнийг яах? Дуугаар яваад байгаа иргэнийг яах? Алхаад байгаа иргэнийг бас яах? Энэ бүх зүйлүүдийг л ингэж цогцоор уялдуулахад ийм зайлшгүй шаардлага үүсэх болов уу гэсэн ийм л одоо бодолтой байна. За мөн одоо энэ цахимжуулалттай холбоотой энэ асуудлыг бидний хувьд яаж ашиглаж болох вэ? За эмх замбраагүй 1-р игнэнд орхисон одоо автомашин эдрийн асуудлын орлогыг яаж шууд энэ нэг төвжирэлтэй холбоотой асуудал руу оруулах юм нэгдсэн сан үүсгэж болох. Тэгвэл хариуцлагаас орж ирж байгаа орлого төвжирэлтэй холбоотой тэр нь өөрөө шууд одоо төвжирэлтэй холбоотой шийдэлтэд зарцуулагддаг байх ийм зүйл рүү орвол энэ өөрөө одоо бас шийдэл байж магадгүй маа гэсэн ийм бас бодол бол байна. За дугаарын хязгаарлалт одоо хийгдэхгүйгүй юу? Энэ одоо үр дүнтэй шийдэл байж чадахгүй юу? Зэрэг иймэрхүү асуудлуудыг одоо бид нар нэлээд нухацтай судлах хэрэгтэй байна. Ер нь бол миний бодлоор ингээд тоонууд нь хоорондоо зөрчөөд ер нь яг ийм төвжирэлтэй холбоотой асуудалтаар яг ингээд нөгөө яам тамгын газруудыг нэгдсэн байдлаар ингээд шийдэл ер нь ярьсан хугацаа их бага л явж байгаад тэгэл өнөөдөр одоо бид нар арга буюу одоо нөгөө 8 км цагийн хурдтай болоод ирэхээр л одоо уулзахаас гарцгүй юм байдалд орж. Энэ янзаараа явбал тэгээд миний бодлоор ирэх жил бол энэ тэг зогсолт хийхээс өөр аргагүй юм билээ шүү дээ. Нөгөө тийм ээ. 2 жил 100 мянган машин худалдаж аваад 350 мянган машины зорчигч тээврийн хүчин чадал дээр одоо 500 мянган машин 700 мянган машин болохоор тэг яах вэ? Тэгэхээр энийг бас бид нар нийслэлчүүдэд иргэдтэй энэ бодит байдлыг үнээр нь хэлэх ийм цаг бас ирж байгаа шиг байна. Одоо бухимдаад тэтгэвргүй одоо тэгэл ийм нөхцөл байдал байгаагаас хойш. Тэгээ бас бид нар сонголт өгөх хэрэгтэй. Нийтийн төврөө сайжруулахгүйгээр бид нар жишээлбэл автомашиныг хязгаарлая гэдэж болохгүй шүү дээ. Тэгэхээр энэ дээрээ бид нар их тийм хурдтай ийм шийдэл гаргаад бид нар ийм шийдвэр гаргая. Гэхдээ ийм санал өгч байна гэдэг яг ийм нэг зарчимтай л одоо явах хэрэгтэй л болох байх. Хамгийн оргил ачаалттай үеийн одоо жишээлбэл өдрүүдийг жишээлбэл нийтийн худалдааны төв болон бусад энэ одоо ихээр төвжирч байгаа төвжирлийн цэг болж байгаа энэ газруудтай цагийн зөрүүлэх байдлаар уялдвал яах вэ гэдгийг бас тооцож үзэх хэрэгтэй. Төрийн байгууллагын одоо ажиллах цаг, хувийн хвшлийн ажиллах цаг өөр байвал 2 цагийн зөрүүтэй ч юм уу байвал бас энэ дээр эффект гарах уугүй юу? Иймэрхүү зэрэг юм одоо асуудлуудыг хэдүүлээ одоо шийдэл гаргамаар байна. Тэгээд яг үндэсний орооны гишүүд одоо тусдаа бүгдээрээ байгууллага толгойлж байгаа хүмүүс яг ийм шийдвэрийг хотын засаг даргын захирамжаар яг ийм шийдвэрийг засгийн газрын шийдвэрээр яг ийм одоо зүйлийг урайлгаар яг ийм зүйлийг төсвөөр яг ийм зүйлийг одоо зохицуулалтаар гэдэг ийм тодорхой шийдэл гаргаж ирэхгүй бол миний бодлоор бол ингээд нэг хүн бүхэн энэ сэдвийг барьж авахаас халгаад тэгээ одоо хотын даргын асуудал гэдэг юм уу энэ бол одоо дүүргийн асуудал гэдэг ингээд зүхтаж явж байгаад одоо тэгээд л нүр тулж уулзаал. Тэгээ энэ олон жил яагаад ингээд бүтэн ийм шийдлээ яриаггүй ирсэн би бас их гайхамаар л юм байгаа л да яг төвжирлийн асуудал бол жил бүх машин нэмэгдэж байгаа нь хинт ч тодорхой байсан, замууд баригдаж чадахгүй байгаа нь хинт ч тодорхой байсан. Гэхдээ бид нар хэлж чадаагүй. Нэг арга хэмжээ авахгүй ч гэдэг пүрүүстэй жагсаал болоод тэгээ жагсаалаасаа айгаад буугаад өгцөн. Ийм л нөхцөл байдалтай. Тэгэхээр яг үнэхээр ийм одоо улс төртэй том асуудлуудын шийдэл гаргах гэж байгаа бол гол нь шийдлээ яг тодорхой гаргаад тэгээд энийг иргэдээр өөрсдөө шийдүүлж бас болно. Шууд ардчлал хэлбэр. Өөрөлдөл төлөөлөх ардчлал одоо өөрөө энийг шийдэхэд тийм амаргүй галтай байна гэж үзвэл энийг бид нар жишээлбэл нийслэлийн иргэдэд нээлттэй санал болгох гэж байна. Автомашиныхаа тоог хязгаарлаад ингээд явах уу? Эсвэл цаашдаа бид нар ингээд төвжрээд явах уу? Өнөхөр төвжрээд явах нь зүйтэй гэж үзэж байгаа бол тэгээд төвжрээд явах нь бас одоо зөвчөж магадгүй. Аяндаа тэгээд тэг зогсолт хийгээд ирэхээр тэгээд аяндаа халахдаг болох л та. Явган хүнээс хамаагүй удаа явдаг юм л ш нь чи яванда тий 5 км-с төтгшөө орно гэхлээр за айлсаар одоо тэгээ бидний хувьд одоо хатуу шийдвэр гаргахаас гарахгүй. Энэ төвжирэлтэй холбоотой шийдэл бүхэн жагсаал болохыг ч үүс гарахгүй.
Гэтэ одоо өөр яалттай байлаа дээ. Энийг ямар шийдэхгүй яваад л тааш. Тэгэл гэтэ үннээ хэлэх хэрэгтэй. Иргэд үннээ хэлвэл ойлгоно. Яг ийм нөхцөл байдалтай байна. Одоо яах вэ? Тэгэхээр энэ бүх шийдвэрүүдээ одоо бүгднийг бидний хувьд тусад нь одоо юм пакэж болгож бэлтгэх хэрэгтэй. Меню болгож. Тэгэхгүй энэ маань өөрөө ингээд тоонууд нь ч хоорондоо уялдахгүй ингээд яваад болохоор наад шийдэл чинь яаж одоо цогц байх вэ тийм ээ. Олон нийтэд энийг бас яг зөвөр ойлгуулад миний бодлоор олон нийтийн дэмжлэгтэй хамт явах хэрэгтэй төвжирэлтэй холбоотой асуудал. За мэдээж өчигдөр богдгаан төмөр зам ашиглалтанд орлоо. Юу ажил нь эхэллээ. Одоо нэг хөшгийн үндэтэй холбоотой асуудлууд дээр аж ахуйн нөхцөлтэйг уулзах хэрэгтэй. Үе шаттай гаргах асуудлуудыг одооноос ч л бид нэр тээвэр логистиктэй холбоотой төмөр замын дагуу байгаа байгууллагуудын удирдлагуудтай үндэсний хороо уулзах хэрэгтэй болно. Нэгүрэл бид нар одооноос бидний хувьд одоо илүү тийм урайлж төвжирлийн эсрэг одоо энэ бодлогод хувь нэмрээ оруулаач гэж бид нар аж ахуйн нөхцөлтэй уулзна гэсэн үг. Гэхдээ мэдээж 1-2 жилийн дотор шууд гаргана гэж байхгүй. Энэ төмөр зам баригдах үед та бүхэн гарвал одоо газараа сонгож авч болно гэдэг шийдлийг л бид нар танилцуулна гэсэн үг. Нэгүрэл одоо тээвэр логистикийн нэгдсэн төв хөшгийн үндэд байгуулагдана. Тэгвэл тэнцээ одоо хүнсний эскалаторууд ч юм уу гарч болно. Бид нар дэд утсыг нь төсвөөс тавьж өгье. Та бүхэн өөрсдөө барилга бариад ингээ үшидтэй явъя. За нефтийн олон эскалаторууд үйлдвэрүүд байгаа. За ТЭЦ цэцлэгийн станцууд байгаа. Тэгээд эдгэртэй холбоотой асуудлууд дээр бидний хувьд одоо дунд хугацааны шийдэл дээр үе шаттай гаргах. За тэрэн дээр нөгөө ихтэй сургуулиудаас ахуулаад яамдуудаас ахуулаад бидний хувьд одоо айл болохоор гаргах энэ асуудлууд. За улсын төсвийн хувьд үндэсний хорооны гишүүд бас надад саналаа нэгд өдрөөр хотын төвд одоо улсын төсвөөс нэгдсэн байдлаар одоо барилга барихыг бол миний хувьд бол дэмжихгүй байх юм одоо байр суурьтай байгаа. Гэхдээ энийг бас судлах хэрэгтэй. Нэг үрлэл толгойд баян хөшөө шар хад төвүүд дээр байшин барийг бол 22 оны улсын төсөв дээр бидний хувьд дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Улаанбаатар хотын 1-р зэрэглэл дээр ямар нэгэн байдлаар офс өргөдөх ч юм уу шинэ офс барих төрийн байгууллагуудтай холбоотой зардлыг бидний хувьд бол дэмжихгүй байх хэрэгтэй болно гэсэн. Тэгээ нэг үрлэл төсөв өөрөө сэтэлжүүлэлт байх хэрэгтэй. Энэ хамгаалалтын сайд жишээлбэл хөдөө аж ахуйн яамны одоо магадгүй нэг тэнхэм тийм ээ Дархуул аймагт хэрвээ одоо гарья гэдэг шийдвэрийг гаргавал ерхий сайдын хувьд одоо би дэмжих бэлэн байна. Нэг үрлэл 22 оны төсөв дээр тэрнтэй холбоотой нүүлгэн шилжилт зардал болон шинэ барилгатай холбоотой асуудлыг үе шаттай гаргах дээр хэрвээ Дархуул аймагт одоо хөдөө аж ахуйн сургууль гарыг бол Өмнө Говь аймагт уул уурхаан нэг танхим гарыг бол энийг би дэмжих тус бэлэн байна. Яг ийм байдлаар хүн бүхэн одоо энэ Улаанбаатар хотын төвжирэлтэй холбоотой асуудал дээр. За дээрэс нь 22 оны төсөвтэй холбоотой асуудал дээр хот хөдөөгийн тэнцвэр хангах буюу хөдөөгийн хөгжилтэй холбоотой асуудал дээр төсөв дээр ямар хэмжээний реформ хийгдэх вэ гэдэг саналыг надад боловсруулж танилцуулах хэрэгтэй. Ажлын хэсэг. Нэг үгээр хэлбэл хотоос компаниудын офс нүүвэл татварын ямар хөнгөлөлт байх вэ? Орон нутагт барилга баригдвал ипотекийн зээлийн хувьд ямар хөнгөлөлт байж болох вэ? Улаанбаатар хотоос бүтээн байгуулалтын ажил дээр одоо шийдвэр гаргаад явж байгаа залуу гэр бүлүүдэд ямар хэмжээний урамшуул байж болох вэ? Энийг зөвхөн төсвөөс биш, энийг Монгол банк болон санхүүгийн байгууллагуудтай нийлсэн схем хийх хэрэгтэй. Нэг үрлэл хот руу тэмүүлэх тусам ашиггүй, орон нутг руу явах тусам илүү их тийм ашигтай байх одоо татварын ийм одоо том тогтолцооны шинжилгээг бидний хувьд одоо хийх ёстой гэсэн энэ 22 оны одоо улсын төсөв дээр. Нэг үрлэл тэр компаниуд Улаанбаатар хотоос одоо нүүж гарах ийм одоо хөшүүрэх байх ёстой шүү дээ.